Хажгүй юм байна. Анги танаа их чинь тогшилтын хувьд л их сайн. Хүүхдүүд нь ч их авьяастай хөөх хүүхдүүд байдаг шүү дээ. Харин их сэргэлэн хүүхдүүд байдаг гэсэн. Харин эцэг эхчүүднийх айхтар хүмүүс байдаг шүү зулаагш. Одоо өнөөдөр та энэ эцэгхийн урдлаар фондны асуудал ярина гэж байгаа. Наа фондны асуудлыг ярихдаа маш болгоомжтой анхааралтай ажиллаарай заа юу. Мөнгөний асуудал ярихад эцэг эхчүүд чинь өглөө яг өгнө гэж зөвшөөрөөл яг мөнгө гарах болохоор л багш юм уу цэцэрлэгээс мөнгө гарах болсон байдгийг шүү дээ. Өө тийм үү. Тэгвэл энэ дээр их анхааралтай ажиллах хэрэгтэй юм байна да. Яг энэ асуудал дээр л анхааралтай ажиллаарай гэж би чам захиа заа юу. За амжилт хүсье. Баярлалаа. За ингээд анхныхаа урлагийг хэлээ да. Эцэгхийн хурд зарлахаар чи хоёр хайч шааны удаа. Чи хоёр ирэх юм аа. Яста. Одоо дээр нэмэгдээд нөгөө нэг хиний өвөө ирүүл ирнэ. За хиний имээ хөргө харагдгаа болсон байлаа. Тэр ойцсон баха. За хиний ээж нэг ирдгийн. За хиний алдаг онгоо бас. Тий. Харин тэр нөгөө мө хиний ээж бас харагдгаа байлжээ хөргө. Тэр их хөргө шүү. Харагдгаа байж. Би нэг цэцэлэг дээр ихээр цаанаа л нэг хөр гоё сайхан өнөр мэдгий шүү. Үгүй нэр баг багт муу кашна салтгүй байж. Энэ манай хүүхэд орондоо шигээд идэг боллоо. Памперстай явуулжээ. Одоо тэгээ 5 6 нас хүрч цайвны чи памперс өгöd зүгэл явах бамбайтлын ямар одоо муу бас октода сэйчээд байдаг чи байгаа. Танаа хүүхэд орондоо шийж. Оны өмнө өсөж шигээд ихэлсэн өөрхий. Сургуультай холбоотой байна л дөө. Одоо энэ жилийн өмнө өмсгсөн хүүхдийн цагаан амис одоо улан цэвэрх. Хөлн шир. Хүүхдийн шалны энэ хулдаастай шалан дээр нэг гүйцгээ. Тэгээ одоо бөөр савны өвчтэй боллоо ш энэ хүүхдүүд. За бас тэрнээс гадна одоо яагаад ч хүртэл дулаанаа авч хаяад байгаа юм. Тий шүү. Яагаад ч одоо дулаан болоог байхад энэ дулаанаа авч хаяад төсөв мөнгө хэмжээ нэнэ гэлээ. За тэгээд одоо эцэг эхчүүд биднээс мөнгө төгрөг нэх болохоор андаа мөнгө нэг юм дуулаа. Тий. Энийг харин одоо бүр энэ хурд одоо дуурай тийм байгаа тийм ээ. Ёс нөгөө нэг юу өнөө мөнгө төгрөгийг өгсөн үү? Өгнө гэсэн байгаа л да. Өгнө л гэсэн. Чи өгсөн. Яа би өгнө гэж бичүүлсэн байгаа. Чи тойж өгөндөө тэгээ. Яа тэгээд өгөлгүй. Заавал шиний аавда энэ одоо дандаа согтуу явах энэ аавда. Хараагаар нэг хиний ээжтэй уулздгийн даваан дээр энэ хиний аав гараад ирэх юм аа. Хөөе. Энэ хиний аав юугд одоо багасаа их хайхтар боллоо. Манай мөнхөө түнтүг. Одоо гар хөлийнхөө үзүр зарж байж тийм жоох хүүхэд ирээклээ дагч байна. Одоо тэрийг очоо хулгаач, тэрийг очоо хагалж, тэрний үсийг зулгаач гэх манай хүн очоод одоо гар хөл нь болж биш. Болохгүй шүү. Энэ одоо тийм эдний ангид манай хүүгийн ярьж байгаа бол центр point ярих шиг болсон гэж байгаа шүү. Одоо манай муу мянга. Энэ хиний аавын хүүхдийн нүрийн майцсан юм шиг байгаа юм да. Хүний олж майц тоглох болоо тэгээ. Аадчих хамаагүй болсоо тэгээ чод майц. Яатэнэш. Өдөрөө хөө. Сатлын өндөр яатэнэш. Өш. Яатэнэш. Намхан яатэнэш. Дөрөв өдөр аав. цаач. Астой тэр мянга гэдэг хүүхдээ аав танихгүй. Манай хүүхдийн нүрийг майцсан байлаа. Арчигнаа. Хоттой явж ш. Явъя. Өнөөдөр энэ хурд цуус гэж бөөрө гаргуулад яах вэ? Би тас Ятта бодоо юм бол.
Байн сонсож штэ чи хиппэ. Манай авгаа юм уу? Би орон гараа болчиход би чи 3 дахороос унсан хүн шүү дээ чинь аа. Хөө тэгээ ягаав. Хоёр хүүхдийн хурд нэг дараа юм уу? Хоёр давхурд бодроо. Нэг давхурд нэмкагийнхаа. Ямар хэцүү юм бэ чи яац юм? Бодроо яасан. Хөл нугарчжээ. Ямар хайшиг та нар харж байгаад яад юм бэ чи? Хөө би юм уу та ивчих чи би ороод хэлэх юм даа. Сайн байна уу? Энэ дэгдэхэ бүлэг мөн үү? Тий. Би энэ анги шинээр ирсэн багш. За. Би одоо хоцорч юу гэж бодоод байгаагүй. За баярлалаа ашгүй. Би мандах юм. За. Яа. Өлөө. Яа, сочо. Би энэ анги шинээр ирсэн багш та. Би нөгөө хиний ээжтэй ландуураад байна. Багш гинэ. Байна. Залуучуудаа энэ өөрөө ямар амар бөхчин байна. Салхивчийн онголго утгах сайхан сэтгэлтэй сайхан залуу байна уу? Байна. Тэг онголгочтой. Би онгойлгоч юм. Тэгээчтэй. Алгараар онгойлгох юм. Өөрөө л мэдээчтэй. Зүрхэн дөрснөр нь зүүнээр онгойлгоч. Баярлалаа ямар гоё. Онгойлглоош. Баярлалаа чиш. Йоо, бүр томоор нь онгойлгочвол ямар вэ? Болох юм уу? Бодлого яах вэ? Баярлалаа. Илүү их агаар орж ирж штэ чөлөөтэй. Би цэцэрлэгийн хаалга онгойлгочод ирэх үү? Яхан бэ? Цонхнуудыг хагалах юм уу? Яхан бэ баярлалаа. Баярлалаа. Чиш. Зайцгч. За. Энэ хиний аа. Эдгээр бүлэг мөн үү? Сайн та багш нь уу? Би шинээр ирсэн. Би бадра уша. Борис яапа. Борис яа. Борис санд наатаас хоёр санд чамтай сандлаа. Та одоо сүр. Бадра. Ястаа уцлаа. Энэ шүү. Яа тань. Ой! Ханаас үстэс тарахад яахад. За хурлаа эхлэе. Сайн байна уу? Энэ нөгөө хавь мөн үү? Ямар нэртэй вэ? Дэгдэг. Нохоо хаач юу яриад байна? Тончлаар энэ олон нэртэй. Энэ хин би хаа байна? Та цэцэрлэгт. Тий хурд мөн үү? За одоо хурл эхлэхчи. Энэ хинийх нь хурд болох гэдэг байна. Юу ихнийх хэлчихэ. Энэ манай хүүхд юм бид. Энэ би юу? Энэ нямкаг яах вэ? Бодрогийн. Бодроо би бодрогийн аав байна. Сайн байна. Та нар хин бэ? Ийм камнэ. Ийм болчиход байна. Уучлаарай би ийм утаа байгаа. Манай бодрогийн хүлийг хуглаа. Манай ангийнхаа. Ямар Юу болж байна? Юу болж байна? Химээ эзэн олооч. Да шууд цагдаад юу гэж байна? Цагдаад. Би харин ямар газар юу түүхтэй явуулж байна би аа? Би одоо яриадах байна уу? Чи хэм бэ? Авгаа байна. Ямар авгаа? Хиний авгаа. Манай авгаа юу? Бодроо яаж вэ? Хүлийн хуглаа эзэгсэн үү аа? Хиний хүүхд вэ? Хэл. Эцэг дараа. Шууд одоо багш нь. Одоо дуудаад аваад юу? Хин гинүү? Түнтүү гинүү? Түнтүүгийн гасуу байна уу? Түнтүү гэж байна уу? Энэ нэ. Та юу? Сайн байна уу? Танаа хүүхд ягараа хүний хүүхдийн хүлийг хугалдаг аа? Яна. Би одоо очиод түнтүүгийн хөлийг зөрүүл агуулчих. Хүш гайгүй. Адилтай годлоо. Би галзууч. Одоо бодрогийн би яаж би одоо хариуцлага сонсгож огч байна. Энэ домдох руу явъя. Чи түргэл яаж байна? Хоёр тусдаа болцоо. Яна имлэг дуудаа түргэн дуудаач. Яаж байгаа чи одоо ямар арга хэмжээ авч байна? Тий. Цавуугаар наах гээд байна. За би тий галзуураад байгаа чи цавуугаар нааж болохгүй чи түргэн дуудаа. Би түргэн дуудчаад ирэх үү? Байж байна. Бодроо өөрөө яаж уйлаад байна. Ойлгохгүй яах юм бэ? Тэгээд юу сүртэй гэж чи сүртэй байдгүй гэдгийг чинь. Спайдерменийг нөлөө. Танаа хүүхд биш юм байж тий. Чи казак хүүхд байдаг юм уу хайш? Тэгээ спайдерменийг нээж аваа. Шинэ хүүхдтэй болсон юм хайш та.
Хүш яхаа. Аав энэ Спайдермен. Спайдермен гэдэг чинь зүгээр тоглоом байхгүй юу та? Та нар чи хааш хүүхдүүдийг казак тоглоомор тоглуулдаг юм аа. Айн уу. Чи ч одоо ямар балай би чинь тоглоомны хөл тасарчлаа гэж хэлэхгүй яасан чи. Бөө хэрүүл гаргаад. Ямар мат энэ казак тоглоом тасарна уу ямар хайши. Шотааш согтуу амгааш. Уучлаарай. Суудлаа чи. За амнараа. Нэг юм гомдол байна. Эцэг эхчүүд анхаарч байгаа нэг юм гомдол байна. Манай хүүхд сүүлийн 3 сар өштэй 2 гар утсаа нэлээд ориг тоглоомод цэцэрлэгтэй авчираад одоо байхгүй. Тэр эцэг их нь одоо энэ анхаарлаа аммаар байна энэ чинь. Сонин биш үү? Өгөөч. Чи хүний хүүхдийн тоглоом хугацаа цаях гэдэг чи бас асуудал шүү бас. Өгчүүд аваад ирсэн байна. Та нар одоо ямар сүртэй юм бэ? Танай хүүхдүүдийн садан задгаа байдлыг манай хүүхд энэ хайсан гээс юм цуглуулад явж байгаа бороо юу? Хайсан гээсгийн хулгай хэд дууж авчаад. Чи гачмаага шүү чи юу яриад чи? За энэ Мики Наус гинийх нь. Харин Мики ямар юм аа? На за мэдгүй. Үй энэ манай бодрогийн тоглоом байна хөөш. Ой тарагдаг үү даа. Бодрог аваа. Ямар аваа. Бодрог аваа. Наа чи миний охины тоглоом. Шүү. Ой энэ өөр маа ууцвэн. За энэ хөөрхөн Рарби. Энэ Рар. Ямар юм аа? Рар. Барби гэж. Араас нь тонгоруулж хэлсэн. Аваа тэр та. Танаа хүүхдээ анхаарыг хулгай хийчихлээ. Манай хүүхдийн тоглоом Хулгай хийгээгүй. Хүш Хадгалаад үгүй. Бодрог аваа. Наа чи миний охины тоглоом байна. Ой яна уучлаарай орсорой таах байна. Чи энэ хүүхдээ тоглоом авч ирдэг юм уу? За энэ бамбаруу шинийх үү? Оо наа чи ястаа манай бабаа. Ястаа. За тоглосон. Тэр гоор би юу тооны тоглочих юм аа? За энэ боо. Энэ хүйт дэвсгийн тоглоом бэ. Эцэн гарахгүй давлаа нэг. Манай мушаар битти тоглоом авч яваад байгаа гэдэг хаталтаар авч яваад хайчиж ирээд Чи ер нь хүүхдээ тоглоом авч гэдэг юм уу? 9 шидийн хэлбэртэй чулуу будаад явуулдаг юм ээ. да энийг би саяхан авч өгсөн юм аа авч өгсөн. Башаа. Юу таачизаа. Яг эцэн гарч ирж байна шүү дээ. Өнгө нарай биш байна. За энэ тор минийх шүү. Энэ миний тор шүү. Ой наач манай бодрогийн хүн гутловцаа энэ тор байна хөөш. Минийх шүүхээр эзэн гарч ирдэг шүү дээ. Маа. Хүш. За эцэг эхчүүд ямар ч гэсэн бүртгэх юм. За бодроо ирсэн үү? Бодрогийн хас хүн байна уу? Бодроо. Энэ Бодроо ахгүй. За. Манай тийм хүн байхгүй, тийм хүүхд байхгүй юу яриа. Та түрүүн бодрогийн аав гэсэн шүү дээ. Оо манай хүүхд бодроо байгаа шүү. Энэ юм чад арга юм. Түнтүү. За. Сая яга юм тараагаад байдгүй юу? Борис. Ингу. тас. Тэдний хас хүн ирдгүй юм. Тооч. Багшаа нэг юм асууя. Энэ одоо миний барьсан нүрийг майцсан байна тэр мянга шиг нөө. Тэдний хэрмэрийн сүм байна уу? Юу? Тооцоо отлаа мэн. Одоо байна уу? одоо бүртгэж. Угаалгаа сүм байна. Мандухай. Бага тийцэн байна. За ингэж болцсон юм байна да. Болчих. Ястагаа шүү. Энэ би ирсэн байгаа манайхыг бүтгээгүй байна. Энэ 1.3 тэгтэй чинь манайх байхгүй. Чимээгүй. Хийсэн бэ? Аяа хамаагүй бити яриараа. Ирсэн ингэж биччихээрээ 1.3 тэгтэй гэж явчих. Ингээд 6 сарын 1 болж байгаа болохоор манай цэцэрлэгийн нэг үлгэрээр зохиомж хийж байгаа. Энэ ямар үлгэр вэ гэхээр үзэсгэлэн бүсгүй жонон хоёр. Яста хөөж. Ямар хөөрхий юм бэ? Ямар төрөйг та бүхэн танилцуулъя. За тийм. За ингээд үзэсгэлэн бүсгүйд мандухай тоглоомсон. Ямар гоё хувцсан дэлэн байгаа шүү. За баяр хүргэе би хөөцөлж ижлэг юм яадаа. Ямар гоё. Мандухай. Мандухай гэж ямар юм бэ? Мандухай гэж нэг охин. Уучлаарай хөөе. Танаа ингэж одоо ганцхан охин байдаг юм аашаа. Ямар өчтэй чи? Та нар манай бодроо тэрийг хөөрхөн дагин магинтаа ганцуудаар тоглуулчихад яадаг хаа? Хилээч наадлаа. Яахаа та нар хүний алдаг үрийг дандаа гахаа тоглуулж яадаг юм бэ? Хилээч арга хэмжээ аваач. Нэг бол хожуул уцаж явж байгаа шиг. Нэг бол одоо бургас уцсан явж байгаа шиг. Нэг бол хар хэрэг уцсан дээгүүр шугуулж явах шиг. Ой. Та нар бод нэр аа? Чи нөгөө мантгар цагааны хэлээд А тэгээ яага хөөрхөн мантаа шиг хөөрхөн дагин удаа шүү дээ чинь. хөөрхөн тороо болсон шүү дээ. Яста хөөрхөн тороо болдго шүү дээ. Хөөрхөн үү? Хөөр юу ярьж байгаа хөөрхөн? Торонтой л байга. Тороогоор. Заавагчаа тараа дагдуулаарай. За ингээд баярлалаа. Түнтүү тоглохоор болсон.
Түнтүү. Ямар гоё вэ? Та хувцас сайн бэлдээрээ за. Ой. Та хоёр тоглохгүй штэ. Хүүхдүүд чинь тоглоно. Энэ манай хүүхэд яагаад дандаа ингээд нэг цаагуур наагуур хорж гарсан юм тоглож байт юм бэ? Эхнээсээ энэ тайзан дээр байгаад байдаг юм тоглож болохгүй юу? Ингээд таарсан. Өчи юм дандаа яхаар хэрүүлж. Өдөр өнгөрдөг явуултнаар бол танай хүүхдэд 7 одоогийн чөтгөрт аягүй гоё тоглосон шүү дээ. Эцэгчүүд айгаад хүүхдүүд уйлаад тарсан шүү дээ явуулт. Оо нөгөө тэр эдний хүүхд юм уу? Тий. Тэрнээс чи нөгөө би импакт авсан шүү. Оног төрөний тэргээрээ Тэр би импакт авсан шүү. мундаг тоглосон. Яста энэ нэрэ зөв юм хэллээ. Чөтгөр гэснээс нэрэ энэ жонон ч нөгөө эхлээд нэг муухай царайтай мангас байдаг үсттэй. Тий. Тэгээд тэр гүнж ингээд нулимс нь унаад туслахаар нэг гой хунтайж болдог тийм ээ? Тий. За тэр гой хунтайж болдогд нь манай 1/3 тэгтэг тоглоулчих За гай. чи зүгээр гараач. Эхний тэр нөгөө нэг мангас зангасын багтаа тоглодогт нь түнтүг тоглоод. Болох юм уу? Болноо бүр харин сайхан Чи яаж мэдж байгаа багш хойр. Ой. Хүй хараа хой. Ерөөсө төсөв мөнгө хэмнээд баг маас хийхгүй түнтүг бага царайгаар нь тоглоулцгаа мангас. Дүрээрээ мангас. Дарамжлах шít. Толь байна. Тэгэл солигдоод манайх гараад ирэх. Дарамжлах шít. Мангасан тоглоулъя багш. За тэгвэл ингэ шийдшээ. Та хувцас сайн бэлдээрээ за. Хувцсандар байгаа. Оош. Багшаа. Миний муу Борис юу тоглох юм бэ? Борис чам. Чамаа Ястагаа. Яг таасан байна. яг нэрээ миний хүүхэд чамтай сандал дээр суугаад чанын дүр тоглолт юм бэ? Чаныгаа үг сайн чийж. Хүмүүний дүр тоглож болдгүй юм уу? Дандаа дамжин араат. Багшаа эдний хүүхдийг жон тоглолцод яг тохирохоо юм шүү. Бодно шүү дээ. Юунда? За баярлаа. Болохгүй штэ. Болохгүй шүү дээ. Бодрог яава. Тэгээд Борис Болохгүй энэ тэр чон монод чи тоглож болохгүй штэ. Яачаад байгаа шүү. Яй. Хоёлаа хүүхдүүдийнхээ оройлог солих. Айгүй. Танаа хүүхд чань дандаа нүдэн цэгэр болцсон. Хөөхөн даг нь болдоо хөрг юм нэ. Яана хилээд өгөө штэ та нар хилээд. Яах вэ? Жижигтэн байлгүй. Маш. За минь хараа түнтүг. чи яахан нэг чи Зүгээр би аавтан цаахан ярьчин заа юу. Яа. Зогцолч. Юу зогцуулаад байна? Уушлаараа багш. Доотлол манай баг охины 8К-гийн хурлуулаад байгаа юм. Юуны аваалдаа билүү юу лээ илээхэн билүү ямар нэг юм ангич доотлол байгаа лүү. Би бүшүү тэр анги орчоод хурд их гоё болж шүү. За их уушлаараа. За бүх юм окей сайхан болж байна. Тэгэхэд ийм санал байна ауда. Одоо хүүхдүүд минь орой үдс жүжиг мүжгийнхаа сургуулийг хийн. Тэгээ үлсэн цанган ядарна. Тэгэхээр нэг аятайхан хоолунд идэвлэмээр байна. Тэгээд грек рестораны хоол идэх юм уу, турк рестораны хоол идэх юм уу? Яах вэ? Өөртөө сонгоцгоо. Хөөе. Чи идүүлэх гэж бол түнтөг хөтлөд гүчээрэй. Тэгэл та чи ч гэсэн хамт явж болно шүү дээ. За баярлалаа. За бусдад нь өөртөө мөнгө шийдээрэй. За ёо. Өөрсдөө чи энэ одоо өгөх хүмүүс өг. За дараагийн асуулт орох уу? за ингэ ангийн бодлоор Уучлаарай хоцроод ирлээ. Энэ матар үед юу хэлээ бүлэг мөн үү? Би нөө дээр манаа нэг том охины хурлуулаад тэрэн дээр орж суужгаад ирлээ. Өө ястаа хөөцлөө. Ямар асуудал хэлж байна? ангийн одоо фонтны тухай Фонд дээр доор өнөө доор байна чинь зүгээр юу яаж байна? Нэг жүжиг нэг юм тавих гээд байгаа юм байна. Хөөш тэрэн дээр за ямар ч үчиг юу гэнэ? Үзэгсэн төсгөж жоноо хоёр гинөө. Үш адилхан жүжиг үү? Хан тийм үү? Боо марга. За. Энэ эхчүүд дэжсэн эдийн усуд байдаг юм байна. За. Яст эдээс угсан дураахгүй байна. Би одоо илдвэ юм ярьж байгаа шүү. Тэр дотор нэг ингэж дүр хуваарлахаар байна шүү дээ. Одоо нэг өөрийнхөө охины гоё гэж бодсон нэг охин байна. Нэг хүүхэн. Тэрнийх нь араас нэг хоёр юм дагаад гүүгээд байх юм аа. Энэ одоо юу болж байгаа юм бэ? Хүүхдийн урд ирсэн үү? Хүн одоо юм баар зууж байгаа юу аа? Яста хойноос ойлцдог. За тэр дотор нэг сонготуу толгоо байна. За багш нэг юу ч бидэхгүй нэг одгоор охин байна. Яста илдвэ тэрийг Ямар юм яриад ангид ороод ирлээ. энэ би аль бүлэгт байна. За нөгөө ангид ороод ирлээ. Дэгдэхэ бүлэг байна. Бидний энэ дос энийг өөр газар очиж яриад яваараа. Хиний апас их янзын нөхөр байна шүү. Ястаа гачин хөр байна. За ингэ эцэгчүүд ангийн фондны талаар ярих гэдэг л да. Эцэгчүүд хэдэн төгрөг цуглуулад бид нар ангид өгчөөлөх хэрэгтэй. Өгнө. Тэр санаа зовлт. Өгнө шүү. Уучлаарай өгч авцаад ирлээ.
Ястаг тэнийг юм бодлоо. Мангида боцож ороод бүр илгийн юм бодлоо. За тэр дээр ангид эсрэг юм болж байна тэнийг юм аа. Энэ эцэг өчөж мосгоо амтд байдаг юм байна. Өөрийгөө дагнгээд утсныг хөөхөн байна. Нэг жөтгөр шиг нэг нөхөр байна. Мангас шиг нэг нөхөр байна. Нэг сохтуу тодгоо нь юу ч мэдгүй нэг годгор охин байна. За тэр мангас шиг жөтгөр шиг За нөгөө ангид эргээд ороод ирлээ. Надад сууч. Өнөр Түлдүүгийн аав нөгөө нэгийн ард 3 тэгтээ 4 сарынхаа хоолны мөнгө өгөөг өгсөн шүү. Та хоёрыг өгөөрэй гэсэн. Өгнө. За. Өхийн орнд яасан ахтар хөхт вэ? За аав нараа надад бас нэг юм санал байна. За. Одоо хүүхдүүдийн тоглоом үнэхээр мяа байна. Тийм учраас одоо компьютер 900 болчиход хүүхэд болгонд Pentium 5 авч өгье. Тэгээ наач Ямар юм авч өгье? Pentium 5. чи ямар хайшин байж. Мө чамайг дөрөв удаан албаар түрүү хэлсэн. Чи битгий бусдын эцэгчүүдийг чирээд өгч. Мөнгөтэй хүн байна, мөнгөгүй байна, өвчтөй хүн байна, өвчгүй хүн байна. Ямар хайшин байт юм шиг. 5 Pentium авч өгөх хэрэгтэй. 3 байж болдог. 2 байж болдог. Гүг 1 байж болдог. хоцрогдсон шүү дээ. Юу гэж байгаа юм? 5 Pentium байна гэж одоо хүүхдэд аллерги өгвөл яах вэ? Ой. Энийг 5 минутын цогт хийчихэж. За Би одоо юу яриад бодлуулад явна вэ? За би сууч вэ. Хинээр. Үгүй ямар ургамал тарья гэж байгаа юу? Ойгоор авч явъя гэж байгаа юу? Тоглоом ярьж байна. Чи Pentium мэдхүү? Pentium is nice. Энэ дурак мэдхгүй. Чи бод 2 дугуйтаа төрдөг хөөрхөн тоглоом байна. Хүүштэй төрдөг тоглоом биш. За тэгэхээр юм байна. Өөрөө нэг арай нэг юм үзэж харсан мэддэг болов гэмээр харагдаад байгаа юм. Тэгээд та Pentium-ийн тухай эднэрт тайлбарлаад өгөхгүй юу? Pentium. Pentium. Үнэхээр юм цэцэрлэгийн хүүхдүүдэд Pentium авч өгье гэж байгаа санал бол цаг үеэ олсон их зөв зүйтэй санал байна. Баярлалаа. Энийг бол эцэг эхчүүд бид нар бол одоо дуун дээр зөвшөөрж байна. Тэгэхдээ эндээс ингээ харж байгаад энэ зарим эцэг эхчүүдийн хүүхдэд бас Pentium авч өгөх нь зөв үү буруу юу? Яагаад вэ? Ой чи айгуул бол зарим нь живэн шүү. Ямар ба? Жирхэргүй тоглоом. Ой, игнэндээ зоснааша. Нааша Pentium. Pentium. Зэвш. Тоглож байна. Тийм байлгүй дээ. Pentium. Маршэ. Ой. Таашаа хас өмнө нааш. Ийш. Pentium. Боч биш. Чи одоо пэвсгэр гэрэн бууж гэж бодоод байгаа юм шиг дээ. Нааш тэр игнэндээ оч нааш. Хаанаас яасан юм мэдгүй усууд гэхээр юм байдаг юм байж. Ойлгомжтой наачна. Pentium хайлбартай 5 хөөрхөн хүүхэлтэй авч өгөх гэдэг юм шүү. Хүүштэй биш. Шүү. Энийг цохоогүй юм уу? Тэр чинь зүгээр компьютер авахгүй да эцэгчдээ. Ойлгосон уу? Компьютер. Тэгээ тэр Pentium хайлбартай хүүхдүүд ингээд гүгэд юм байдаг шүү дээ. За амдраа тэгээ мөнгөө шийд. Ой ингийн. За миний дүү. За тэр юу компьютер ч байна уу, Pentium ч байна уу? Авчих. За. Хүүхдээс мөнгө зээлж байгаа жуулдаг авч байгаа. За. Өгөн шүү бид нар дараа нь. Өгөн шүү. Тэр хүүхдүүд ч одоо том болоо сургууль соёлог за ажил дээр гарна. Тэгээд өгөн шүү дээ яа. Мөнгө нэгэд ах юм уу? Өгөн. За би дэш захирал руу гарахгүй болохгүй. Яг үнэн шүү тийм ээ. Би чи өөр аваад байр барьцаа тавиад авчих яах вэ? Дараад мэдэр жилийн эцсч байдаг юм уу те? Өгөөд явчих штэ. Тэгэлгүй яах вэ? Чи яг өгөх юм уу? Өгнөө. Санаа зовлтгүй. Шинээр ирсэн багш хүн байна. Өнөөдөр хүүхдийн төлөө юу хийж чадхаа эцэг эхчүүд бидэнд харуулах хэрэгтэй байна. Яг тэрний дараа бид сая мөнгө төгрөгөө шилжүүллээ. Асуудал. Тэгэлгүй яах юм чи аваад Pentium аамн уу, Phantom аамн уу? За тэгвэл Том аамн уу, юу аамн уу өгөөл явна. За сэтгэлээ чи та нар тэгвэл өгөх юм байна те? Болно. За. Эцэг эхчүүдээ хүүхдүүдийн асуудлыг шийдсэн бол над нэг юм горимын санал байна. Хэдүүлээ одоо зүгээр юу яа? Бөөнөрөө сайхан зугаалъя.
Тэгээд та. Сайн завчилтай Тэгээд яа. та гой дотносъё. Айгуу гой найрлын тийм биз дээ. Яг зүгтэй. Эцэгчүүд хоорондоо танилцсан зүгээр. Чи очоо зүгээр. Сайхан масарцгаая л да очил да. Зугаалах нь яг эсвэл намайг Мөнгө шид. Библийг тавьж байгаа чи та нар эцэгчүүд бас гоё эргэж ажилтаа басаа. Өнөр эргэж ажилтаа. Тэгээд инги та зугаалгаар гарах юм бол хэдүүл энэ ч хансаа бүтэн дайрсан байна гэж наа. Нэг юм автан бодлого хэмс байгаад байдаг. Энийг ламбар Тэгээд та. Зүг яг үнэ. Хоёр өдөр одоо энэ хэмсч одоо ингээд хий дэмээ цэцэрлэгийн ханамд байж байснаас Ламбард очоод мөнгө хийж ямар байж та? Ийштэй. Энэ зөв шүү. Тэгээд нэг чөтөр ихтэй яг мөнгө авчих юм уу та нар? Айдоо тань саатаа мод. Яви. Та тийм яах вэ?